За амгалан дүүрэн байцгаана уу. За өнөөдрийн манай сайнгүй зуршлаасаа салсан түүгээ хуваалцгаар манай Тамир маань өрөлцөрсөн байна. За Тамир маань өөрийгөө товчхон танилцуулах уу. За сайн байна уу. Сайнгүй зуршлага ухаарлын хөтөлбөрийн чиглүүлэгч багш Тамир байна. За жаргагчийн хөтөлбөрт ороод удаа яваагүй ч гэсэн маш их зүйлийг сурч мэдэж суралцаж байгаа. Өөрийгөө тасралтгүй хөгжүүлсээр явна да. За сайн байна. За тэгэхээр манай Тамир маань болох дээр энэ хөтөлбөрт орж ирэх нэг шалтгаан байгаад байгаа шүү тийм ээ. Тийм. Орж ирсэн болсон шалтгаан байгаад байгаа. За тэгэхээр хоёул хэрийг бол хэсэг орхиё. Ер нь энэ сайнгүй зөрчил гэдэг зүйлд Тамир маань ер нь хизээнээс хамааралтай болсон бэ. Энэ хүн чи яг үнэтэй өнөр тулдаг юм л. Асар богны хугацааг авч хэлцтэй юм л тэ. Өмнө энд яг өөрийгөө ойлгохсон. Тэг яг одоо энэ бяцлагалт ингээ яваад өөрийгөө нээж илрүүлээд үзэхэд бол энэ бүр ихэнх хөвлөд байхаас эхлээд энэ сайнгүй зурчилж явцсан байна. За ээжийнхээ мэдрэмж тэ сэтгэлийг ихэнх хөвлөд ураг байхаас эхлээд мэдрээд явцсан. За Ээжийнхээ чих тэ одоо энэ мэдрэмжээр нь гадаад ертөнц одоо нийгэмд болж байгаа гэр бүлийн орчин тойронд болж байгаа бүх амьдралын үйл явцыг сонсоод мэдрээд эхэлчихсэн. Эндээс л ер нь сайнгүй зуршлаг эхэлсэн байна. сайнгүй зуршлын үндэс тэнд тавигдсан гэж хэлж болох юм тийм үү? Тэгвэл яг би хүн Тамир бий болсноос хизээнээс яг тэр сайнгүй зурш буюу одоо сархад гэдэг зүйлийг хэрэгжилж эхэлсэн байна. Тэр чинь нэг одоо 8 дараа ингээ хоохны хэр байна. За Яг амьдралдаа авч үзсэн нь. За хэрэгжилж хоохны тийм үү? Дараа нь ер нь бусдын анзаарснаар хизээнээс одоо энэ арх гэдэг зүйлээс хамааралтай болчлоо гэж хизээнээс хүмүүс өөртөө чинь одоо хэлж ярьж эхэлсэн гэсэн үг. Тэр бол одоо нэг 10 жилийн өмнөөс л 10 жилийн өмнөөс яриад эхэлж байгаа шүү дээ. Тэр хүртэл бол тэгээ ер нь хүн өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй. Тийм өрөөсөө байхгүй л гэж үзэн шүү дээ. 10 жилийн өмнө тэр үед гэр бүл зохиоцсон байсан гэсэн үг. Тийм зохиоцсон байсан. Зүйтэй. За тэр үед одоо давтамж гэх юм уу тийм ээ. Ямар хуу байдалтай байсан бэ? Тэхэндээ бол одоо ямар хуу ингээд амьдралын хэмээгтэй байсан бэ? Давтамж гэхээсээ илүү хүн өөрийгөө яг дандаа хуурч авдаг юм л. Шалтгаан тойж эхэлнэ гэсэн үг л дээ. За. Ажил бүтээх гэж байна. Ажил бүтэмжгүй болчлоо. Ямар нэгэн шалтгаан ирэлхийлж авдаг гэсэн. За. Өөртөө шалтгааныг л бий болгох гэж үзнэ. Ямар нэгэн зүйл болсон ч болоогүй ч тэр ерөөсөө шалтгааныг л. Хамгийн наадсан та бүхэн мэдчихэж одоо нэг Монголын улс төрөөр авч үзэх юм бол Олимпийн анхны алтан медаль 2008 онд те Бээжингийн Олимпиор Төвшин баяр алт авахад яалаад. Ардын нам, ардсан нам хоёр нийлээд арх удагтай адилхан. Тэчмээс нэг шалтгаантай адилхан. Эвлэрч болшгүй хүн байсан ч эвлэрээд л шалтгаан бий болгоно гэсэн. За тэр үеийн тэгвэл Тамирын арх уух одоо уусан тохиолдолд гэр бүлийн байдал нь ямар байсан бол? Энэ маш чимээгүй мөхөл явагддаг гэсэн. За. Эхэндээ мэдээж хинч дуртай байхгүй л дээ. Эхлээд чимээгүй өнгөрн. Энэ ч нөө хураагдсараад хүний сэтгэл зүйн асуудал чинь хураагдаад ирэхээр өвчин болоод эхэлж байгаа. Би өөрөө өвчлөсөн. Өөрөө өвчлөөд ирэхээр дэрэгт хүнээ өвчлүүлээд эхэлдэг юм. Энэ үл үнэхээр хэцүү асуудал. Одоо өнөө цагийн Монголын нийгэм залуучтай амьдрал яг л тийм ш. Ирэмгүй, хөшин залуугүй сайнгүй зурчд орчихсон байна. Гол асуудал энд дөө. Ажил хийгээд байгаа боловч алуурх өөрийгөө л хорлоод. За яг хоёул одоо өөрсдийн амьдрал дээр ингээд тухайн үеийг ярив. Таны эхнэр тухайн үед танд ямар хандлага гаргадаг байсан? Эрүүл байхад чинь ямар хандлага, арх уусан тохиолдолд ямар хандлага гаргадаг байсан? Хоёрын харилцаа ер нь ямар хөө байдалтай байсан гэсэн үг. Өдөөс эрүүл үед бол зүгээр л дээ. Гэр бүл ажралтай л байна. Гэхдээ нэг зүйлийг амар сайн ойлгох хэрэгтэй юм л. Аливаа асуудалд хэн нэгэн заавал 100% буруутай байдаг юм л.
чин амьдрал гэдэг чинь ерөөсөө л нийгмийн оролцоо байна. Гэр бүлийн гишүүдийн оролцоо байна. Энэ дээрээс хүн гэдэг чинь өрөлтөнд тогтох юм байна. А хин нэг үүнд зөвхөн бурууг өгдөг. А сэтгэлийн энд хоос орон зайгаа дүүргэж байгаа зүйл нь сайн зуршил болчихдог байхгүй. А энийг ингээд дүүргээд ирэх энэ яг ийм тойрог хэлбэртэй ерөөсөө л давтамжтай. Мөнхийн юм эргэлзсэн нэг тийм тойрогт орсон. Тэгэхээр Тамирын сэтгэл зүйд нэг ийм хэрэгцээ шаардлага байсан. Тэр хэрэгцээ шаардлагыг арх гэдэг зүйлээр яах вэ? Орлуулсан гэсэн үг үү? Тийм. Тэгэхээр одоо архинд орсон хүмүүс арх уух нэг янз янзын арга хэрэгслүүд ингээд байдаг шүү дээ. Жишээл одоо нууж уун, ил уун, тийм ээ. Тэгэхээр Тамир яг энэ төрлүүдээс яг алийг нэг хэрэгэлдэг байсан бэ гэх юм уу? Энэ ингэтэй юм л шүү дээ. Эхэндээ бол мэдээж ил уун. За. Чөлөөтэй байгаа шүү дээ. Тэр чинь нөгөө нэг даварсан улт байхгүй байгаа учраас эхлээд ажил бүтээж, найз нөхдөд уулзж байна. Хилээд явна. Энэ жоох ингээд давтамж нь олон болоод ирэхээр дургуутсан. Тэгэхээр нууж ажилтаа ажиллаа дуусаа яри тэр хооронд одоо найз нөхдөд уулздаг ч юм те. Энэ үедээ бол нуугдж байна. Тэнгуүтэ дараа нь мэдээд ирэхээр нь ил ууж гэл. Тэгэхээр нөгөө бүр хэцүү байдал руу орж байгаа байхгүй юу? Сүүлийн шатруу гэсэн үг шүү дээ. За. Энийг бол одоо манайх донтолт гэж хэлээ шүү дээ. Донтолтын хэлбэр рүү орно л гэсэн. Тэр үедээ бол хүн юунаас чичгээ болчихдог. Ичих нүүргүү болчихсон. Тэр хүнд нэр төрд байна уу, хэн байна нэрээс хамаах. Ах トゥ хамаатан садан найз нөхөр тэр дарга зэрэг энэчээс ичгээ болчихдог. Яг тэгвэл тэр үнийг чинь хүн өөрөө өдөрдөх биш донтолт одоо энэ донтолтондоо өдөрдүүлээд байна гэсэн. Хүн болгон хөсөлтэй байдаг шүү дээ. Эхлээд ганц суух хүсэл байсан бол за стрессээ тайлч, найз нөхдөд уулзч, ганц пив ууч, ганц нэг татчих гэх юм. Энэ ингээд давтамж нь ихсээд ирэхээр энэ нөгөө нэг хүслийнхэн сүлдө боол болоод сүлдө шунал болоод шунал нь тэгээд донтолт болоод ирлээ. Тэгэл ягаад боолчлал гэсэн үг. Тэгэхээр амьдралын хэмээг яана гэсэн үг үү? Нэг өдөр уулаа, маргааш нь нэг үл хэсэг хугацаанд байх уу? Нэг үл маргааш дахиад уугыг гэсэн юм. Яг ямар одоо хэв маягт байсан гэсэн үг вэ? Яг хэв маяг онгоогоор хэлэх юм бол нэг тийм онгоо байдаг шүү дээ. Би амьдралдаа ганц удаа ярих болсон. За. Яг үлдсэнд надад шараад хэлсэн гэдэг шиг юм болдог. Үргэлжлсэн уулт болно л. Би сайжруулна. Тусал тариа хэлгэн би гайгүй болно. Би гайгүй болохоор уугаал хэлнэ гэсэн. Тусал тариаг яах вэ? Гэртээ ийн гэсэн үг. Яаж яах вэ? Гэсэн шүү дээ. Одоо энэ чинь би ингээд өвдчихэд шүү дээ. Ингээ арх уугаад өөрийнхөө дуран төвтчихэд байгаа байхгүй юу? Өөрийнхөө донтолтондоо ингээд соорчсон. Ер нь бол энэ архин донцсон гэдэг чинь өвдчихсэн хүн байгаа байхгүй юу? Тэг өөрийгөө өвдсөн гэдгээ ойлгохгүй би зүгээргээ яваад байгаа. Сэтгэл зүйн өвчин байна донтолт гэдэг чинь. Тэнгүүтээ донтсон намайг имжлэхийн тулд манай гэрт нэг сувлэгч амьдрах хэрэгтэй болж байна. Хэрэгцээ бий болж байна шүү дээ. Тэр хүн маань ингээд миний ингээд тусал дээрээ ингээд наваа босоод ирж байна. Босоод ирэхээр нэг хэсэг ажил амьдрал, хувийн амьдрал, гэр бүлд анхаарал хандуулж байгаад дахиад нөгөө нэг уугаал гэл. Тэгээд гэвтэр дортлоо би өвдөлтөө. Тэгээ би өвдөд ирэхээр дахиад нэг тус тарианд байна. Тэгээ ерөөсөө яг цикл тойрог байна. Шаардлаа би өвдлөг хэвтлээд тусал тарианд бослоо. За нэг жоохон ингээд хувийн амьдралд анхаарал хандуулж байгаа дахиад уугаад гэл. Тэгвэл эр хүн гэдэг чинь гэр бүлд эзлэх нэг байр суурь гэж байдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр Тамирын байр суурь тухайн үед ямар хэмжээнд очсон бэ? 100 солигдсон шүү дээ. Нөө хаанаас хаалгач юм гэж тийм. Яг л хаалгач өөрөг үздэг. Ер нь тийм. Одоо яг Монголд бол тийм шүү дээ. Яадаг гэсэн үг. Эрх мэдэл бол шүү дээ. За. Юу энэ дээр? Бүх зүйл дээр. Одоо тэнд эхнэр хүн гэрэг гүйгүүлээд байж ах хэвээр хүн бол гарч эр хүний ажлын гэртээ орж ээж ажлыг хэрэгтэй болно. Тэнд байхгүй ш тайз арх угаа явцсан. Өөрөө хувийн жаргал хийгээд байгаа учраас тэр гэр бүл чинь бүтэн байхгүй. Гэр бүл дүр хөвтөж саад жаргалгүй болж гэлдэг юм. Ер нь их хэцүүлтэй. Арх уусан хүмүүст нэг юм гэр бүлтэй гаргаж байгаа, нийгэмд гаргаж байгаа зан харилцан адилгүй байдаг шүү дээ. Зарим хүмүүс нь одоо соёлтой явна гэж нэг байна тийм ээ. Зарим хүмүүс нь ааш аранш нэвдэрч нэг хүн. Зарим хүмүүс нь
гэр орондоо агсан цогтуу тавьж нэг уух жишээтэй тийм ээ уугсан тохиолдолд гаргадаг ашаарууд байдаг шүү дээ. Тэр зөвлөлөөр тамхи төр ямар байсан бэ? Ер нь яг арх хүнийг эвдэж эхэлдэг. Арх санаас уусдаг хэлдэг. Тэр үнэн. Эхэндээ бол мэдээж би боловсролтой өөрийгөө тэгнэ. Би соёлтой боловсон бүх зүйл тэгж хандлага нь тэгнэ. Архиндаа ингээд согтоод ирэхээр шогтож эхэлнэ. Ярихгүй үг хэлнэ. Тэрийг өөрөө санахгүй. Хамгийн ойр төрнийх нь найз нөхөд гэр бүлийнхээ хүмүүсээ гомдоо. Би агсан зам дургу гэдгээр нэ өөрөө агсан болоод хувирсан байдаг. Тэрийгээ мэд. Тин яаж илэрдэг гэдгээр цуг ууж байгаад нэг найз нь жоох ингээд ярьж байгаа яриан таалагдахгүй болоод ирэхээр нөгөө найз руу ууралж. Тэр чинь нэг юмсанд өөрөө агсан тавих гээд хэлж байна л гэж. Тэрийгээ мэдэхгүй байна. Тэнгүүд нөгөө найз дууралцсан байх чинь. За зүйтэй. Хүн ер нь хэвдэрдэг юм. За тэгээд Тамир маань сайнгүй зурслаасаа салах гэж орлогууд өөр нь хийж ийсэн үү? Зөндөөс нөлөөлөл байсан уу? Ямар орлогууд хийгдчихсэн бэ? Хэдэн жилийн өмнөөс хэдэн удаа? Анч одоо нөгөө 10 оноос хойш гээд 13 оноос хойш хэрэг 10 жилийн хугацаанд 4 удаа эмнэлэг тавьсан байна. 2 удаа эмийн эмчилгээ, 1 удаа респирал тариулсан байна. За тэгээ ламбо удган нэр би өмнө хэлсэндээ нэг лалын сөмдөл би очиагүй. Бусад бүх газар нь очсон шүү дээ. Хөлөөр газар авсан. Цосоо хүртэл ханууллаа. За тэр үедээ гайгүй. Сэтгэл зүйч дээр очлоо. Сэтгэл зүйн курс эмчилгээнд орж үзлээ. Тэр үедээ л зүгээр. Дараа нь хүн чинь яг яад гэхээр сэтгэлээр л өөрчлөсөн байт юм л. Энэ донтол чинь сэтгэл зүй өвчин. Өөрийгөө ойлгохгүй, өрөөлийг ойлгохыг хичээхгүй болохоор энэ өвдөж байгаа. Тэгээд яг тэр үед нөгөө нэг сэтгэл дүүрээд ирж шээ. Сэтгэл зүйчтэй уулзсан зөвлөгөө аавна, өөрийнхөө хэцүү байгаа үр тулгымцсан асуудлууд ярина. Сэтгэл ингээд гайгүй дээшилж. Тэгээ хэсэг хугацаанд дараа дахиад уугаад эхэлнэ. Тэгээ энэ дээр бас нөгөө одоо миний хийж байгаа хичээн чармалт чи ерөнхийдөө чи бас гэр бүлээ бас өөрчлөх гэдэг шээ. Би өөрөө өөрчлөгдөж чадчихвал хажууд гэр бүлийн хүмүүнийг бас арай илүү ойлгох гэж үзэж байна. Тэр хүнийг бас хамтдаа өөрчлөгдөхгүй юм л энэ чинь ерөөс болохгүй. Зүйтэй. Тэр архинаас гарах гэж орлогуудыг Тамир өөрөө хүсч хийж ирсэн нэг үл хин нэгний ятгалгаар хүчээр хийж ирсэн нэг ямар байсан бэ? Энд бол ерөөс хүчээр тавих. Би 100% өөрөө хүсчихсэн байна. Бас өөрөө хүсч эмнэлэгт очиод тэгээ болдгоо байхгүй. Өөрөө бол яг энэ зүйлээс би хамааралтай болцсон байна. Энээсээ салъя гэдгийг хамааралтай болцсон байсан хүн хүлээн зөвшөөрж ирсэн гэсэн үг шүү дээ. Ер нь хүлээн зөвшөөрсөн. Тэгээд тэрнээс гарыг гэдэг боловч өөрөө бол гарч болохгүй. Чадахгүй. Тийм учраас хин нийний дэмжлэг тусалцаахтаар гарыг гэдэг эрэл хайгуулаад тэр эмнэлэг дэвдэг тариа тариулах одоо үздэг хардаг хүмүүс очих энэ үйлдэлийг хийсэн байж харах гэдэг шүү дээ тийм ээ. Тийм. Тэгээд яг үр дүн. Харин яг л тэр үедээ л хэсэг хугацаанд л зүгээр. Одоо чинь эмийн эмчилгээ гэдэг нэг курс эмчилгээ 3-6 сар. За би нэг дээдлэн жил ирээдээ бүр огт спирт өндөрлөлийн зүйл амсахгүй 2 удаа болцсон. Оо за. Тий. Баяр наадмаар хүртэл уухгүй байх тий. Болдгийн яг болно. Гэхдээ нөгөө эргэн тойронд чинь тийм хүрээлэл байгаа учраас энэс гарна гэдэг худлаа. Хамгийн ойрын найз чинь хамгийн ойрхон ингээ найзууд уулзна. За тэгээд эргэн тойронд байгаа хүмүүс чинь яг л энэ нэг юм тамийн тойрогоос гарахгүй бол яг л байдаг хിവэрэл байна. За одоо тэгвэл хоёулаа өнгөрсөн хугацааг ингээ ярьлаа. Одоо хоёрын хөтөлбөрт орж эхэлсэн үеэс хоёулаа тэр ойших зүйлийг ингээ тэр хэсэг рүү орё гэж бодож байна. Хөтөлбөрт анх яагаад орсон бэлээ? Би яг өөрийгөө л